Дэлхийд даяар 3 тэрбум гаруй хүн усны асуудалтай нүүр тулж байна. Их газрын 66% нь цэнгэг усны нөөцөө эрчимтэйгээр алдаж байна. Монгол улс COP17 хурлын хүрээнд ногоон хиймэл оюун суурилсан дата төвийн санаачилгаа танилцууллаа. Дэлхийн хэмжээнд жил бүр 100 сая гаруй га газар дороотож байна. Аримын үзэгчдээ цөлжөлтэй тэмцэх тухай Нүүбийн конвенцийн талуудын 17 дугаар бах хурлын ногоон бүсээс 7-10 мэдээллийн хөтөлбөр хүрч байна. Анхаарлаа хандуулна. Өнөөдөр COP17 хурлын усны өдөр тохиож байгаа. Хэдийгээр манай улс энэ жил бороохор тэгшэрсэн сайхан зуншлагтай жил байгаа боловч дэлхийн тэг хагас нь ган гачгийн байдалтай хит халалттай зуныг өнгөрүүлж байгаа юм. Тиймээс цөлжөлтэй тэмцэх талуудын баг хурлын халуун сэдвүүдийн нэг нь яхаа аргагүй усны сэдв болж байна. Гүний ус хизээч дахин сэрэгдэггүй. Тиймээс гүний усны ашиглалтандаа маш их анхаарал хандуулаарай гэж 30 жил цөлжөөлт усны нөөц судалсан Аризонагийн их сургуулийн профессор өнөөдөр усны өндөр дээд хэмжээний чуулганыг нээж хэлсэн үгэндээ анхаарууллаа. Манайх шиг саарл усны технологи бараг байхгүй хэрнээ гүний усаа хайр найргүй хэрэглэдэг улс орнуудад анхааруулга өгч байгаа юм а. Түүний хэлж байгаагаар дэлхийн их газрын 66% нь усны нөөцөө эрчимтэйгээр алдсан гэж байлаа. Of California or үндсэндээ бол их газар бол цэнгэг усныхаа 66%-ыг алдах ийм төлөв байдал харагдаж байна. За тэгээд энэ одоо хуур шилтийн улмаас бол сүүлийн 25 жилд бол цэнгэг усны нөөц одоо улам бүр буурж байгаа диаграмыг энэ харуулж байна. 2004 оноос ахуулаад 24 оны нөхцөл байдалд бол ямар их буурсныг та бүхэн харж байна. За тэгээд 101 орондоо айж төрж байгаа дэлхийн хүн амын 75% нь бол сүүлийн 20 жилд үлэмжих хэмжээний цэнгэг усны ундны усны бууралт дороотлыг бол ингэж нүүрлэж ирсэн байгаа. Хүн төрөлхтөн сансраас ган ачиг үүсэх газрыг урьдчилан харж чадаж байна. Гэхдээ бид хариу арга хэмжээ авч чадахгүй байна. Улс орон бүр гангийн эсрэг төлөвлөгөөтэй болж түүнийг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Дэлхийд даяар 1.8 тэрбум хүн ган ачигт нэрвэгдсэн бүсэд амьдарч хүний наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Цаашид энэ тоо улам бүр нэмэгдэх эрсдэлтэй гэж харж байна. Хамгийн их халдаг Австрали улс гангийн эсрэг жил бүр 100 сая австрали долларыг зарцуулдаг байна. Энэ нь тэднийг их халалт, түймрээс үүдэлтэй хүн амын ядуурл усны гачигдлаас хамгаалж чадаж байгаа юм а. Дэлхийд даяар цэвэр усны хомслыг зүгээр хараад суух бус шийдвэртэй алхам хийж харилцан туршлага солилцсон хөрөнгө оруулахыг инхүү нэгдсэн үндэсний байгууллагаас уриалж байна. Харин манай улс болон газрын бодлогын харилцан шүтэлцээтэй байх ус газрын холбоос санаачилгыг энэ үеэр дэвшүүлсэн юм а. Монгол улсын энэхүү санал нь дотооддоо үйл ажиллагаанд цэвэрлсэн бөгөөд Монголын үндэсний хөгмөр санаачлагад тулгуурласан юм. Бидэнтэй ижил төстэй эрсдэлтэй тулгарч буй бусад орнуудад цаашид хуулбарлах боломжтой. Хөгмөр нь улирлын чанартай усыг хадгалах, усан сан орон нутгийн цөөрмийг өргөжүүлэх, гол мөрөн булаг шандыг сэргээх, говийн бүс нутагт усны хүртээмжийг сайжруулах зорилготой. Үүнийг усны хэмнэлд цэвэршүүлсэн усыг дахин ашиглах, гүний усны менежментийг сайжруулахтай хослуулах ёстой. Сүүлийн 30 жилийн судалгаагаар Канада, Оросын холбооны улс, Хойд Америк, Азийн томоохон газар нутаг хуурай ашилт идэвхтэй тэлж байна. Калифорни газар нутгийг 2 дахин нэмсэндээ тэнцэх хэмжээний газарт хуурай ашилт тэлж байгаа юм. Цэнгэг усны нөөцийн хомсдолд мөн орж байна. Үерийн давтамж нэмэгдэж, халуун орны хурд унтас буурч, цэнгэг усны нөөц үлэмж ихээр хорогдож байна. Энэ үзэгдэл удаан үргэлжлэнэ гэж судлаачид усны өдрийн нээлтэд дэлхийн 70 гаруй улс орны байгаль орчны сайд нарын өмнө анхаарууллаа. Хөрс усны харилцан уялдаа гүний усны нөөцийн хатуу менежмент хүн төрөлхтний цааш оршин байх хугацааг тодорхойлж байна.
За олон жил цас дээр бичигдсэн хөх морь төсөл дахин хөндөгдөж засгийн газраас энэ санаачлагыг дэвшүүлж цаашид хэрэгжүүлнэ гэдгээ олон улсын өмнө танилцуулсан байна. За гэвч энэ төслийг ярихаас одоо хитрээгүй өнөөдрийг өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд цаасан дээр бичигдсэн энэ төслийг олон улсын өмнө танилцуулж байх хооронд за хувийн ишэл болон эрдэмтэн судлаачид өөрсдийн хэрэгжүүлсэн амжилттай туршлагуудаа хуваалцсан байна. Монголд жилд дунджаар 37 удаа үер бүртгэгддэг байсан бол 1966 оноос хойш тохиолдсон 4 том үерийн 3 нь хүн амын төлрөл өндөртэй Улаанбаатар хотод болсон байдаг. За дээрэс нь зуудын давтамж 10 жил тутамд нэг байсан бол сүүлийн жилүүдэд 3-аас 5 жил тутамд нэг тохиолдох болжээ. За энэ бэрхшээл саадыг даван туулах арга замыг төрийн байгууллагууд ингэж тодорхойлж байна. Ер нь төрийн байгууллагуудад иргэд рүүгээ чиглэсэн тийм үйл ажиллагаа хэрэгтэй юм билээ. Ерөөсөө иргэдийн түвшинд бэлэн байдлаа хангая, аж ахуйн нэгжийн түвшинд хангая, төр нийгмийн түвшинд хангая. Ингэж нөгөө сөрөн дэвсгэрлэх чадах буюу бидний бэлэн байдал бүрдэх юм аа. Тийм учраас орон нутаг өөрөө эрсдлийг бууруулах сантай байх. Орон нутаг өөрөө бэлэн байдлын сантай байж түүнийхээ дагуу гинтийн тохиолдолд бэлэн байж ер нь $1 гамшигын өмнө зарцуулах юм бол гамшигын дараах хохирлын 14 доллартай тэнцтэй гэдэг ийм тооцоо байдаг. Тэгэхээр урьдчилж хөрөнгө оруулж эрсдлийг бууруулах энэ ажил хамгийн чухал байгаа. За харин төрийн байгууллагаас гадна эрдэмтэн судлаачид цэвэр усны нөөц болон хөвсгөл нуурыг хэрхэн хамгаалж байгаа талаар олон нийтэд хуваалцсан байна. Ерөнхийлөгчийн санаачилгаар хөвсгөл нуураас 2021 оноос хойш 25 автомашин техник хэрэгслийг татан гаргажээ. Өөрөөр хэлэх юм бол сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд нуурын гүнд хэвтсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагааг өрнүүлсэн байна. За судлаачдын тогтоосноор дахиад татан гаргах шаардлагатай 3 техник хэрэгсэл байгаа юм байна. За бид нар энэ ажиллагаанд дараа эхний ээлжинд тооцоо судалгааг маш наривчлж хийсэн. За усны гүнд буюу тухайн скватер хөлгөн онгоц маань ямар хөө байршилд байгаа юм. За доод хөрсний шигдсэн шавар нь ямар байдалтай байгаа юм. За мандал дээрх буюу эрэг дээрээс татах нөхцөл байдал нь ямар байгаа юм. Бүх талын судалгаа тооцоог хийсний үндсэн дээр бид нар эхлээд туршилтын ажиллагаа хийсэн. Турших зохион байгуул, туршилтын загвар гаргаад тэрнийхээ дагуу туршиж үзээд за боломжтой юм байна гэдэг тооцоолын дагуу скватер хөлгөн онгоцыг үндсэн 3 цэгээс за нэмэлт 4 цэгээс буюу нийт 7 цэгээс таталтын ажиллагааг зохион байгуулж ажилласан. Амьтад байгаа шүү дээ, заагас, жижиг заагас юунууд. За тэр нь болохоор зэрэг дээшээ энэ түлшиг идэх юм бохирдлыг идээд тэгээд нөгөө усны экосистемийн 50% хөлт өргөнө гэдэг яг шинжлэх ухааны судалгаа байдаг. За ингээд 80 гаруй километр квадратын талбай эзэлж байгаа. За ингээд хэрвээ энэ нь энэ ууршимтгай нэгдэл байгаа, маш ууршимтгай, маш шатамгай нэгдэл байгаа. Тэгээд шатах юм уу эсвэл ууршаад агаарт дэгдэх юм бол энэ нөрөө 180 гаруй тонны нүүрсчлэлийн агаарт ялгарах ийм хэмжээний хохирол учрах байсан байна. Энийг тасан зогсоосон байна гэж ингэж яаж байгаа. Сүлжилтэд тэмцэх тухайн нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 өнөөдөр усны өдрөөр үргэлжилж усны аюулгүй байдал, гангийн тэсвэржилт, ус газрын нэгдсэн менежмент болон санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцлээ. За ойрхот орнууд Хойд Америк болон Өмнөд Азийн улс орнуудын усны асуудал иргэдийн амь насанд занал хийлж болох үе ийм ноцтой төвшөнд хүрсэн байна. За энэ бол өнөөдрийн COP17 хурлын хамгийн сэтгэл эмзэглүүлэн мэдээллийн нэгүүд байлаа. За энэ нөхцөлд хурж болзошгүй бас маш олон улс орнууд байсаар байна. За харин одоо яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр талууд харилцан туршлага солилцжээ. Жишээлбэл Хойд Африкийн улс орнуудад 5 жил үргэлжилсэн ганаас болж малчин өрхүүд өсөглөнд нэрвэгдэж байсан удаатай. Нөгөөдөөгөр Тайванд сүүлийн 56 жил тохиолдоогүй аимшигт гам болсон. Үүнээс шалтгаалan томоохон үйлдвэрүүд усны хомсдолд орж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон байна. Ус бол ард иргэдийн амнаас эдийн засаг зэрэг улс орны бүх зүйлстэй шууд холбоотой. Тийм ч учраас улс орнууд усны хомсдлоо бууруулах туршлагаа солилцож томоохон банкудаас хөрөнгө оруулалт татах нь чухал болоод байгаа юм а. Жишээлбэл Сингапур усыг дахин боловсруулж хоол хүнс өдөр тутмын амьдралдаа хэрэглээд эхэлжээ. Энэ мэдчлэн өнөөдөр Герман, Сингапур зэрэг улс орнуудын жишгүүд дэлхийн 190 гаруй улс орнуудын төлөөлөгчдийн дунд ам сайтай байлаа. Олон улсын оролцогчдын зүгээс бол ус зарим газар жишээлбэл хуурай газар нь улам илүү хуурай, усрах газар нь улам илүү их үертэй устай юм болж байна. Энэ учраас
одоо энэ усны энэ цэвэр усны ялангуяа ундны усны их усрыг хамгаалах асуудал бол аль нэг улс дангаараа шийдэх болцоо хомс. Ийм болохоор улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа одоо хил дамсан хамтын ажиллагаа маш чухал гэдгийг оролцогчид онцолж байна. Thank you very much and it has been Уур амьсгалын өөрчлөлтөд зэрэгцэн үүсэж буй усны асуудлыг шийдвэрлэхэд ойжуултыг сайжруулах нь чухал алхам гэж үзэж байна. Мөн усны технологиудыг дараагийн түвшинд гаргах хэрэгтэй гэж талууд илэрхийллээ. Бид томоохон хотуудыг үер болон усны эрсдлээс хамгаалах хэрэгтэй. Үүнд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон банкуд өөрсдийн гишүүн усуудаа хамгаалж энэ чиглэлээр хамтарч ажиллах бодолтой байна. especially when it comes to water issues. Манай улс ч гэсэн гадаргын усыг хамгаалах төсөл хөтөлбөрөөрөө бусад улсын төлөөлөгчдийн анхаарлыг татаж байлаа. Тухайлбал 333 нуур үндэсний санаачлах нь доройтсон нуурыг нөхөн сэргээх, ус хуримтлуулах замаар цөлжилт болон гангийн эрсдлийг сааруулах үндэсний хэмжээний бодлого юм. Үүнийг COP17 хурлын төлөөлөгчдөд танилцуулсан юм. Мөн ус ба газрын нэгдсэн менежментийн санаачлах, гангийн тэсвэржилтийг сайжруулах цогц зарах хэмжээ зэрэг устай холбоотой 10 орчим төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж байлаа. Тэр дундаа 333 үндэсний санаачлагыг талууд хамгийн ихээр сонирхож, өөрсдийн улсдаа жишг болгон хэрэгжүүлэх хүсэлтийг илэрхийлжээ. Манай 333 нуур санаачлага бол олон улсын анхаарлыг маш их татжээ. За нуур хамгаалах Монгол загвар маань бол жишг болох шинжтэй байна. Нуур хамгаалах Монгол загварын нэг том үзүүлэлт нь өөрөө элсний нүүдлийг зогсоох үйл ажиллагаа байсан учраас маш их сонирхол татж байгаа. За энэ байдлаараа бид нар цаашаа ажиллаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Дэлхий дээрх нийт усны ердөө 2.5% нь цэвэр ус. Үүний 70 орчим хувь нь мөсөн гол ба мөнх цасанд байдаг ашиглахад хүндрэлтэй. Товчхондоо бол одоогийн байдлаар 3 тэрбум гаруй хүн усны асуудалтай нүүр тулж байна. 2050 он гэхэд энэ тоо улам нэмэгдэж ноцтой түвшинд хүрэх байна. Тийм ч учраас усыг дахин боловсруулах гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэх бодлого чухал байгааг талууд онцолж байлаа. За COP17 хурлын баг хурлын усны нээлтийн хүрээнд Монгол улсын усны элч Голомт банк болон Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан усны нөөцийг хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа эхлүүлж санамж бичиг байгуулжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод Дамдаржаа аршааны булгийн ихийг сэргээн хамгаалах хөв зөөрөн байгуулахаар болжээ. Ингээд тохижилтын төслөө өнөөдөр усны өдрийг тохиолдуулан танилцууллаа. Усны өдрөөр эхлүүлж байгаа энэхүү хамтын ажиллагаа нь усны нөөцийг хамгаалах ач холбогдлыг төр хувийн хөвшлийн байгууллагууд хамтран олон улсын түвшинд онцлон танилцуулж, бодит ажил болон хөрөнгө оруулалтын жишг болгосныг онцолж байна. Өнөөдрийн байдлаар энэ саарл усны ашиглалт, усны дэд бүтц, доктортой усан хангамж чиглэсэн 3 бүтээгдэхүүн гаргацсан. За энэхээр зах зээл дээр бол нэг хамгийн бага хүнтэй бүтээгдэхүүний нэг ийм бүтээгдэхүүн гаргацсан ажиллаж байна. За яг өнөөдрийн байдлаар бол бид нар одоо 50 орчим тэрбум төгрөгийн одоо усан хангамжийг холбоотой зээлийн багцтай болцсон ажиллаж байна. За мөн одоо санхүүгийн зохицуулах хорооныхоо манлайлал дэмжлэгтэйгээр бид нар сая COP-ийн 2 дахь өдөр одоо цэнхэр бонд гаргах үндэсний хэмжээний өдөртөмжийг бас батлуулсан байгаа. За тэгээд мөн дараагийн нэг устай холбогдож байгаа зүйл нь нийгмийн хариуцлагын төслүүд байгаа даа. За өнөөдөр бид нар үндсэндээ одоо 3 дахь устай холбогдсон том төслийнхаа нээлтийг хийж байна. Усны их усрыг хамгаалах ажлыг Голомт банктай хамтран хэрэгжүүлэх санамж бичгийг байгууллаа. Үүнд байгаль орчны яам болон усны газар хамтран ажиллах юм. Дамдаржаагийн энэ аршааны ойр орчмыг бид хамгийн сүүлд тохижуулж янзаллаа. Бид Голомт банктай хамтран цаашид урт хугацаанд энэ булгийн ихийг хамгаалах ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм а. Дашрамд дөрөвдөд Дамдаржаа аршааны төсөл нь Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан 333 нуурыг хамгаалах ажлын хүрээнд хэрэгжиж байгаа юм а. Түүнчлэн Монгол орны усны нөөцийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буй усны элч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бомбтын хөв цөөрмийн төслийг дэмжин санхүүжилсэн. Түүнчлэн усны салбарт хөрөнгө татан төвлөрүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор цэнхэр бонд гаргах удирдамжийг боловсруулан гаргахад түүчээлэн оролцжээ.
За ганцхан өвлийн зуднаар 7 сая малаа алдаж эдийн засгийн хувьд шоконд ордог Монгол улсын хувьд энэхүү COP17 хурал бол нэр хүндийн шоу биш. Харин амжиргаагаа хамгаалах бодит хөшүүрэг юм. За ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн чимээгүй аюул болох ганга ачгийн асуудал энэ удаагийн хэлэлцээрийн гол зангилаа болж байна. Ган ачиг зөвхөн Африкаар хязгаарлагдгаа болж Бразилийн Амазоны ширэнгэн ойдч аюул тарж ихснийг нэгдсэн үндэсний байгууллагаас санууллаа. Хэдий та нэгч малгүй тариалангийн талбайгүй байлаач ган ачгийн төлбөрийг өдөр бүр төлдөг. Хөдөө дургац алдаж малд харах тэмэрэг авч чадахгүй бол хоол хүнсийн нийлүүлэлт буурж инфляц тэр хэрээр хөрөгдөнө. Иймээс ган ачиг хүмүүрт хамаатай асуудал юм. Эндэж COP17 хурал дээр ирсэн төлөөлөгчид ган ачгийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан санхүүжилтийг нийт шаардлагатай зэгүүдэд хуваарлах шаардлагатайг хэлж байлаа. Би өнөө өглөө Бразилийн сайттай уулзсан. Бид Амазоны ширэнгэн ойг бүхэлдээ ногооноор төсөлдөг. Гэвч бодит байдал дээр Амазоны ойд ч гэсэндээ ган ачиг нүүрлэж байгааг Бразилийн сайд ярьсан. Түүнчлэн ган ачигаас үүдэн Африкт өлсгөлөн болж байна. Энэ таасайгүй нүүрлээд байгаа ган ачгийн асуудлыг COP17 дээр ирсэн төлөөллүүд хэрхэх вэ гэдгээ ярилцаж зөвшөлдсөөр байна. За эхний ээлжийн ган ачгийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж менежментийг шаардлагатайг сануулж байна. За ган гэдэг бол зөвхөн бороо орохгүй байгааг хэлэхгүй хөрсний дорогтол юм а. Өмнө нь Монгол улсад их цуд 10-аас 12 жилийн зайтай болдог байсан бол сүүлийн жилүүдэд энэ хугацаа 3-аас 6 жил болон богиносжээ. Үндсэндээ малчид зундаа гантай, өвөлдөө зудтай нүрт тулж ган зуудны циклд орчхоод гарч чадахгүй. Энд цаашид ган гачгийг сүрэн тэсвэрлэхийн тулд гамшиг тохиолдсны дараа төсвийн мөнгөөр хохирол барагдуулах биш, болохоос нь төрүүлж хөдлөх ёстой гэдэг тактикийг барих нь зүйтэй гэлээ. Монгол улсад ган зуудны давтамж жил ирэх тусам ойртож, малын хорогдол ихсэж, малчтын амжиргаа тэр хэрээр мууцаар байна. Иймд бид зуд турхан болсон хойно төсвөөс татаас өгч тусламж үзүүлэхээс илүү болохоос нь ойртож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстойг ухамсарлах болсон. За гэвч төсвийн мөнгө хязгаартай учраас ган гачгийг сүрэн тэсвэрлэхэд хангалттай хэмжээний мөнгө зарцуулж чадахгүй байгаа нь үнэн. Иймд бид санхүүгийн их усүрээ нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлд анхаарал ажиллаж байна. За мэдээж улсын хурал хууль батлах үүрэгтэй учраас энэ хүрээндээ гамшигын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Дэлхийн хэмжээнд жил бүр 100 сая гаруй га газар дороотож байна. Энд цаг хугацаа алдах тусам хүн төрөлхтний амсах хохирол ихснэ гэсэн үг юм. За эндэж энэ аюулыг дэлхийн улс орнууд хамтын хүчээр сүрэх ёстойг нэгэнд ухамсарлаж шийдлийн төлөө тэмүүлж ихснийг энэ чуулган харуулж байна. Харин Монгол улс COP17-оос технологи, санхүүжилт, бодлогын шинэ стандартыг дотооддоо нэвтрүүлж чадвал ган ачгийн эдийн засгт үзүүлэх зохиолтыг хэд дахин бууруулж чадах юм а. Видео үргэлжлэж үзэгчтэй. За өнөөдөр COP17 хурал дээр усны сэдвчсэн өдрүүд болж байна. За өнгөрсөн ням гарагт Америкийн нэгдсэн улсад төвтэй усны сан байгууллага болон ард санхүүгийн нэгдэл за мөн on-chain компани хамтран хариуцлагатай уул уурхай ба усны ашиглалтын талаар хилцүүлгийг хөрнүүлсэн байна. За ирсэн зочид болон элтгэгчид усны салбарт хөрөнгө оруулалт хийх ямар чухал болсныг хүндсэн байна. Дэлхийн маань өөрөө экосистем нь байгаль орчин маань эрүүл байжээж, хөрс маань, газар маань эрүүл байжээж, усны нөөц, байгалийн нөөц байжээж, дараа нь бидний амьдралын баталгаа болно шүү дээ, эхлэхийн баталгаа болно. Тэгэхээр аль ч салбар, тэр нь одоо Монгол улс жишээлбэл улуурхайн салбар бас дамгаалж байгаа те экспортын хувьд. Тэгэхээр хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уулуурхай байсан ч гэсэн те энэ үйлдвэрлэлүүдийн, энэ компаниудын удаан хугацааны амжилт бол тухайн компани тэр үйлдвэрлэлийн одоо юу гэдэг үйл ажиллагааны айгу маш сайн амжилттай явснаас зөвхөн хамаарахгүй. Тэрнээсээ бүр ингээд тэлээд яг тойрж байгаа орчин, байгаль орчин тийм ээ. Байгалийн нөөц, ус, экосистем энэ байгалийн чинь эрүүл байх нэг чухал байгаа байхгүй юу? And what do I mean by that? Ус бол хамгийн чухал нөлөөлөгч хүчин зүйлээ. Устай байснараа бид уур амьсгал, биологийн олон янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэж чадхаас гадна эдийн засгийн өсөлтөд ч сайнаар нөлөөлж, хүмүүсийн амжиргаа сайжирч, эрүүл мэнд сайн сайханд ч нөлөөлж чадна. Гэтэ харамсалтай нь усны салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт бага хэвээр байгаа. Учир нь бид усыг байж л байх юм шиг сансаар ирсэн. Харин өнөөдөр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой аливаа асуудлын эхний илэрлэл нь ус байх болно шүү дээ. Тиймээс энэ удаагийн уулзалтаар бид салбар бүр засгийн газар хувийн эвшлэгээд усанд хэрхэн хөрөнгө оруулалт хийж болох талаар хэлэлцлээ. Too much
Өнөөдөр усны сангийн зүгээс шинэ санаачлагаа танилцууллаа. Энэ санаачлага нь уул уурхай ба усны ашиглалтай холбоотой. Бид уул уурхайн салбар хэрэв хэмжээний ус эргэлтийг мэднэ шүү дээ. Энэ сэдэв уул уурхайн салбарт байнга яригцаар ирсэн. Бид хариуцлагатай уул уурхайн бизнес эрхэлж байгаа бол бид олборсоор байгаа бол хамгийн их яригдах ёстой нөөц бол ус. Тиймээс хилцэгдэж буй гол асуулт бол бидэнд хангалттай усны нөөц бий юу? Бид хангалттай усаа цэвэрлэж байгаа юу? Тиймээс бид энэ салбарын тухай, санхүүжилтийн тухай том асуудлуудыг хилцэхдээ үргэлж усны асуудлыг чухалчлах ёстой юм. За COP17 хурлын төгсгөлд дараагийн баг хурал аль улсад болох вэ гэдэг нэрс тодорхой олох учиртай. За өнөөдөр хурлыг зохион байгуулах магадлалтай улсуудын нэрс гарч ирсэн байна. За энэ талаарх мэдээллийг төлөөлөгчдийн павильоноос инх болгон мэдээллийг хүргэх болно. За сүлжилтийн тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 17-р баг хурал одоо ийхүү Монгол улсад 2 дахь 7 хоногт болж байгаа бол өнөөдрийн хувьд нэгэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байлаа. За энэ нь бол COP18 буюу дараагийн талуудын баг хурал 2028 онд аль хотод болох вэ гэдэг тухай байлаа. За тэгэхээр яг та бүхний харж байгаачлан миний ард Египтийн павильон байгаа. Бид нар яг ногоон бүсээс цэнхэр бүсээс delegation pavilion дотроос бол мэдээллийг хүргэж байна. За тэгэхээр Египт улсаас ирээд байгаа бол төлөөлөгчдийн одоо тэргүүн Египт улсын усны нөөц усчлалтын яамны сайд ноён хааны Египт улс нь COP18-ыг одоо зохион байгуулахад одоо нээлттэй хандна гэдгээ бол хэлсэн байгаа юм а. Энэхүү арга хэмжээнд анхаарал хандуулж нээлтийн үйл ажиллагаанд бичлэн оролцсон Монгол улсын ерөнхийлөгчид онцгойлон талархаж байна. Мөн Монгол улсын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, нийт сайд нар болон засгийн газарт COP17-г зохион байгуулахад үзүүлсэн хүчтэй дэмжлэгт талархаж байна. Ирэх жил Египт улсад зохион байгуулагдах COP18-ыг бид зохион байгуулах учраас COP17-оос тугыг хүлээн авч байгаадаа маш их баяртай байна. Энэ нь бид бүхний хувьд үнэхээр бахархах зүйл юм. Хэрэв баасан гарагт бэлчээрийн газрын асуудлаар шийдвэр гаргаж баталгаажуулж чадвал үүнийг цаашид мөн адил ирж хүчтэй үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бид үзэж байна. Ялангуяа Египт улс орон даяар өргөн удам бэлчээрийн газар нутаг нүүдлийн малай чухалтай учраас энэ асуудал бидний хувьд чухал ач холбогдолтой. Хоёр дахь чухал асуудал бол тогтвортой хөдөө аж ахуйн газар ашиглалт болон хүнсний аюул байдал юм. Египт бол хуурай болон хагас хураа өр амьсгалтай өргөн удам цөл бүхий улс юм. Тиймээс цөл нутаг ихтэй усны хомсдолтой улс өөрийн ард иргэдийг хэрхэн хүнсээр хангах вэ? Мөн энэ туршлах шийдлүүдийг цөлжилт болон усны хомсдлын асуудалтай тулгарч буй Африк тип бол Арабын ертөнцийн бусад улс орнуудад хэрхэн түгээж болох вэ гэдэг нь чухал асуудал хэвээр байна. Өмнөх хурлаар ярьж хэлэлцсэн зүйлийг дараагийн хуралд бодит ажил хэрэг болгох нь талуудын баг хурлын гол үр дүн байх учиртай. Египт улсын хувьд газар нутгийн дээдлийн хэсэг нь хуурай бүсэд оршдог. Усны нөөцийн хомсдол нь хүнс хөдөө аж ахуйтай шууд холбоотой асуудал болдог байна. Тиймдээ ч Монгол улсад зохион байгуулагдаж байгаа талуудын баг хурлаас бодит санаачилгууд гарна гэдэгт итгэлтэй байгаа Египт улсаас ирсэн төлөөлөгчид хэлж байлаа. Энэ арга хэмжээний төгсгөлд бодит үйл ажиллагаанд чиглэсэн тунхаглал гаргаж, ган гачиг болон усны хомсдолд хэдийнэ өртөөд буй улс орнууд хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тусгана гэдэгт би итгэлтэй байна. Манай улс дэлхий дээрх усны хомсдол хамгийн ихтэй орнуудын нэг. Тиймээс энэхүү баг хурлаас ямар үр дүн шийдвэрүүд гарахыг бид өөдрөгөөр хүлээж байна. Энд гаргах шийдвэрүүд нь манайх шиг улс орнуудад төгүй дэлхийн нийт хамтын нийгэмлэгт үр өгөөж өгч улс орнуудын өмнө тулгамдж буй усны хомсдол ган гачгийн асуудлыг шийдвэрлэхэд бодиттой хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна. Бид энд ирэхдээ бүх сорилт бэрхшээлийг шийдвэрлэж чадна гэсэн ихээхэн итгэл найдвартай ирсэн. Харин Шарм-эл-Шейх руу буцахдаа хүрсэн шинэ үр дүн цаашид хэрэгжүүлэхийг хүсэж буй шинэ зорилтуудтай өөр нэгэн төрлийн итгэл найдвартай буцна гэж найдаж байна. Өнөөдрийн байдлаар ихэнх сорилтыг шийдвэрлэж чадна гэж харагдаж байна. Гэхдээ зарим асуудал бидний дипломат хэллэгээр хэлбэл цаашид хэлэлцэхээр үлдэх нь тодорхой байна. Бид Монголд ихээхэн найдаж байгаа. Мөн мэдээж өмнөх хурлыг даргалсан Саудын Арабид ч ихээхэн найдаж талууд хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Ийхүү COP17-оор эхэлсэн чухал санаачлага хилцүүлгүүд Египт улсад үргэлжлэх магадлал өндөр байна. Усны хомсдол, ган гачиг, цөлжилтэд тэмцэх чиглэлд улс орнууд ямар бодит шийдэл хамтын ажиллагааг хэрэгжүүлэх нь COP18-ийн гол анхаарал төвлөрөх асуудал болох юм а.
За Монгол Улсын нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцээх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын хүрээнд ногоон хиймэл оюун суурилсан дата төвийн санаачилгаа танилцууллаа. За санаачилгааны хүрээнд өгөгдлийн тухай хуулийн төсөл болон дата төвийн бие даасан байдлын Sovereign by Design стратегийн хүрээг боловсруулж байгаа юм байна. За санаачилгааны хүрээнд Монгол Улс ногоон дата төв мөн сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны тооцооллын дараагийн үеийн тооцооллын дэд бүтцийн хамтын ажиллагааг урагшлуулах нийтдээ 10 санамж бичигт гарын үсэг зурсан байна. За эдгээр санамж бичигт Монгол Улс, Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Япон, Бүгд найрамдах Солонгос улс, Сингапур улсын байгууллага, компаниуд болон мөн Азийн хөгжлийн банк оролцож байгаа юм байна. За нийтдээ 10 санамж бичгийн ойролцоогоор 863 мегаваттын дата төв болон холбогдох дэд бүтцийн хүчин чадлыг хамарсан төслийн багцыг бүрдүүлж байгаа юм байна. За төслийн багцын урьдчилсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр ойролцоогоор 36.6 тэрбум Америк доллар бөгөөд үүнээс 16.5 тэрбум Америк доллар орчим нь Монгол улсад шууд оруулах хөрөнгө оруулалт байхаар тооцоолсон байна. Энэхүү баг хурал нь зөвхөн цөлжилт болон газрын дороотолтой холбоотой асуудлыг хэлэлцэх талбар биш юм. Мөн газрын дороотол уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдлыг хамтын ажиллагаа, шинжлэх ухаан инновацийн тусламжтайгаар шийдвэрлэх боломж юм. Энэ хүрээнд Монгол улс үе шаттай хөтөлбөр боловсруулсан. Энэхүү хөтөлбөр нь бодлого санхүүжилт, шинжлэх ухаан инновацийн үндсэн чиглэлүүдийг нэгтгэсэн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж байна. Уг хөтөлбөр нь газрын дороотлыг тэглэх зорилт, үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмэлт, үндэсний дасан зохицох төлөвлөгөө, биологийн олон янз байдлыг хамгаалах стратеги зэргийг нэгтгэхийн зэрэгцээ мэдээллийн систем, санхүүжилт болон салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж байна. Үеийн үед Монгол улс байгалийн баялагаасаа үнсийг бүтээж ирсэн. Харин өнөөдөр бид байгалийн баялагаас сэргээгдэх нөөцөд, сэргээгдэх шинэ нөөцөөс эрчим хүчит, эрчим хүчнээс тооцоолох хүчин чадалт, тооцоолох хүчин чадлаас оюун ухаанд, оюун ухаанаас шинэ өндөр үнцийн бүхий эдийн засагт шилжиж, үнц хинийн гинжин хэлхээнд ахих боломжтой болж байна. Энэ бол Монгол улсын санал болгож байгаа боломж, энэ бол Монгол улсын амбиц. За Монпельмет групп нь зөвхөн мод тарих ихүүсээр хязгаарлагдахгүйгээр усны салбарт хүний гараараа нуур цөөрөн бий болгох экосистемийг иж бүрдээр нь сэргээх томоохон төслүүдийг өргөжлүүлсээр байгаа юм а. За хувийн хвшлүүдийг түжээлэгчдийн хувьд COP17 хурлалд өөрсдийн павильонаа засаж олон нийтийн мэдлэг оролцоог тэлэх үйл ажиллагаануудыг идэвхтэй явуулсаар байна. За өнөөдөр усны замаг яг ямар ач тустай талаарх сэдвийг олон нийтэд танилцуулсан байна. Монпельмет групп олон нийтийн мэдлэг оролцоог тэлэх олон талт үйл ажиллагаануудыг идэвхтэй явуулж байна. Энэ удаад усны замгийн байгаль орчинд үзүүлэх ач тус, үр нөлөөний талаарх мэдээллийг мэргэжилтнүүдтэй хамтран олон нийтэд хуваалцлаа. Устай холбоотой асуултуудад хариулаад энэ модыг авсан байгаа. Тэгээд сая ер нь бол ингээд энэ сургалтын цуснаа үнэхээр баяртай байна. Яагаад гэвэл ингээд замаг гэдэг зүйлийг би ямар учраас байдیں۔ Яагаад ийм яагаад ийм газар ургадیں۔ Би өмнө бол ингээд агаарт болон хөрсөнд замуу гэдэг гэж юусэн мэддэг байсан. Зүгээр л ингээд гол юм уу ингээд тогтоол басан замуу байвал энэс бохирдолтой бас андал гэж хардаг байснаас биш яг ямар нөхцөлд яаж ургадаг гэдгийг мэддэг байсан. Тэгээд энэ зүйлийг цааш нь илүү улам ингээд үргэлжлүүлж ингээд судлахыг хүслээ. Тэгээ өнөөдөр Монпельмет компани бидэнд одоо зориулаад ингээд усны талаар, цэнгэг ус, цэвэр агаар, байгаль орчны талаар ингээд сонирхолтой танилцуулга хийгээд тэгээд ингээд бидэнд ойлголт өгөөд тэмцээн явуулж бид нараас одоо ингээд тодорхой хэмжээнд идэвхтэй оролцоод манайх гүний усаа аль хэрэглээд байгаа болохоос нөгөө гадаргын усаа хэрэглэж чадахгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр усны асуудал бол хүн болгоны амьдралын хамгийн чухал асуудал учраас би усны талаар энэ Монпельметийн юунд бүр онцлон оролцлоо. Би яг нэг устай холбогдолтой усны замгийн талаар мэдээлэл өгсөн. За тэгээд нэг усанд байгаа замагнууд яг нөгөө байгаль орчиндөө ямар нөлөөлдөг вэ гэдэг талаар мэдээлэл өгсөн. Яг биологийн аргаар нь тодорхойлох байхгүй. Яг химийн шинжилгээгээр янз бүрээр нь биологийн аргаар нь нөгөө тодорхойлохоор тэр усыг яг цэвэр төрлийн цэвэр одоо усыг илэрхийлэх замгууд ургасан байна уу? Эсвэл бохирдолтой байна уу? Хүний нүдэнд харахад ус нь орчин. Гэхдээ тэр нь цэвэр байна уу, бохир байна уу гэдэг нь тухайн орчны замгаар нь бас илэрхийлдэг.
Нөхөн сэргэлтийг олон улсын стандартад нийцүүлэн хийж чадсан тэдний бодит жишээ бол Төв аймгийн Заамар суман дахь 16 га талбай бүхий цэнгэг уст тосон нуур юм. За хувийн эвшлүүдэд энэ төсөл нь усны салбарт хийгдсэн жишиг болох үйл ажил юм а. За жил бүр 10-аад зүйлийн усны шувуунд зорин ирэхээс гадна 5 төрлийн загастай учраас спорт загасчлал сонирхдаг залуусын цуглардаг газар болсон байна. Энэ удаад бид нар яг усны өдөр зориулаад одоо өөрсдийнхөө одоо байгуулсан нуурыг одоо ард иргэдтэй хэрхэн одоо хийж байгуулж исэн бэ тэр талынхан бол одоо бас мэдэг одоо танилцуулах үйл ажиллагаа хийгээд мөн одоо усныхаа эрдэмтэн судлаач нарыг одоо урьж одоос ард иргэдэд одоо гол одоо нуур өдрийг одоо хамгаалснаар биологийн олон янз байдал одоо хэрхэн яаж нэмэгддэггүй гэдэг энэ талын бас одоо сургалт эдрийг бол оруулж байна. Мөн одоо бид нэр мод тарих үйл ажиллагаагаа ч гэсэн өнөөдөр бас хүмүүст ингээд таниулах ажиллагааг бас давхар хийж байна. За Монбелмент групп хагасын мод тарьж ургуулсан туршлагаа өчигдөр хүүхэд залуус хөгшдөд хуваалцсан. Харин өнөөдөр усны өдрөөр 8 настай болчноос 80 настай буурлуудын мэдлэгийг төлсөн үйл ажиллагааг зохион байгууллаа. За харин маргааш газар ба хүн төвт өдөр тохион энэ өдөр яг ямар үйл ажиллагаа өрнүүлэхийг тааж мэдшгүй. За хушгин брэнд олон хүмүүн олон улсын сургууль хамтран за сурагчдын эрүүл хооллолт, шимт хичээлийн мэдлэг, байгаль орчны боловсролыг дэмжих эрүүл хүнс, эрүүл ирээдүй санаачилгааг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж жишгийг байгуулсан байна. За энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сурагчид эрх хичээлийн жилээс эхлэн өглөө бүр шинэхэн самар идэх боломж бүрдэж байгаа юм. За мөн хушин ой байгуулах ажилд сурагчид гар бие оролцох нэ. Хүүхдийн өглөөний цай зөвхөн ходоод дүүргэх биш, тухайн өдрийн хичээлийн амжилт тархины идэвхийг тодорхойлдог. Эндэж сурагчдын өглөөний цайг стандарт хангасан байгалийн органик самраар баяжуулах санаачлагаас хошгин брэнд болон хүмүүн олон улсын сургуулийн хамтран ажиллах эхлэл тавигдсан гэдгийг хэлж байлаа. За энэ удаа бид ногоон бүс дээрээ за хүмүүн олон улсын сургуультай 2026-аас 27 оны хичээлийн жил хамтран ажиллах санамж бичгийг бол зурлаа. За энэхүү санамж бичгийн хүрээнд за хүмүүн олон улсын сургуулийн ирэх хичээлийн жилд өглөө бүр сурагч бүрт өглөөний цайн дээр хушгин брэндийг бас өгөх энэ ажиллагаа бол баталгаажиж байна. За хоёрдугаарт бас тус сургуулийн хүүхдүүд одоо жил бүр манай одоо хушин төвлөл дээр очиж хүмүүн төвлөлийг жил бүрт өөрсдөө мод тарих ийм хамтын ажиллагааг бол нээлээд хушны самар маань өөрөө бас яг энэ хүүхдүүдийн эрүүл мэндэд одоо хамгийн баялаг антиоксидант орцуудтай тий ялангуяа хүүхдүүд өглөөнийхөө цайндаа хушны самрыг тогтмол хэрэглэснээр бид эдний бас судалгаагаар илрүүлэх гээд байгаа хамгийн том үр дүн бол хүүхэд нөгөө өглөөнийхөө цайг тогтмол уух нь өөрөө тухайн хүүхдийн эрүүл мэнд сурлагын амжилтанд нөлөөтэй байна гэдэг хамаарал бүхий судалгааны одоо судалгаан дээр үндэслэж бид энэ төслийг эхлүүлж байгаа гэсэн. Манай Хүмүүн олон улсын сургууль өглөөний цайг өгдөг одоо хамгийн анхны сургууль. Яа тэгэхээр өглөөний цай гэдэг нь хүүхдийн эрүүл мэнд болоод тархины хөгжил бол маш чухал ач холбогдолтой. Тэгээ манайх бол одоо юу гэдэг судалгаан дээр үндэслээд хүүхдэд өдөрт ямар шимт хичээл авах ёстой юм те ямар амьд баялаг хоол хүнс өгөх ёстой гэдгийг ингээд судалгаан дээр үндэслээд одоо шимт хичээлийн тооцоолоод хүүхдүүдтэй олгодог. Манайх хушгин брэндтэй ер нь маш олон талаар хамтарж байгаа. Тэгээ нэг тал нь болохоор яг хушин ой байгуулах талаар хамтрах байгаа. Тэр нь болохоор юу вэ гэхээр хүүхэд бүр хушмаад тариад тэрийг ингээ бүр үргэлжлэхээс нь ахуулаад ингээ тариад ой олгоод тэр нь ингээ яг тийм амьд лаборатори болно гэсэн. Тэгээд тэрнгээрээ хүүхдүүдэд одоо хим, физик, биологи, газар зүй, бүр шаардлага мэдээлэл технологи, тэгээ математик гэж ашиглаад бүр хүүхдүүд өөрсдөө яг ингээ байгальтайгаа холбоотойгоор тэр ойгоо ингээ төглөө байгуулна гэсэн үг байна. Эрүүл хүнс, эрүүл ирээдүй санаачлагын хүрээнд сурагчдад байгаль орчноо хамгаалах их дэлхийн баялаг ба ой сэргээлтийн үнцнийг ойлгох тусгай боловсролын хөтөлбөрүүдийг давхар хэрэгжүүлэх юм байна. За говийн бүсийн малчин иргэдийн бодит амьдралыг харуулсан уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлыг харуулсан явуул их хүн говь туран сайхны кино маргааш 13 цагт COP17 хурлын ногоон бүсийн зүч танхимд нээлттэй ихээр болсон байна. За нутгийн малчид өөрсдөө дур бүтээснээрээ онцлог уг кинонд говь нутгийн ахуй соёл за мөн толгомдож буй асуудлыг дэлхийн олон зочдод хүргэхийг зорьснороо гол онцлог болж байна.
Кино найруулагч Утганбаатарын Уран туяагийн бүтээл Явуулын хүн говьд уран сайхны кинонд говь нутгийн амьдралыг харуулж тэр жутгаараа COP17 хурлын зочид төлөөлөгчдөд говь нутгаа танилцуулах зорилготой. Кинонд маань говь нутгаа хамгаалж байгаа одоо үлэг гөрүүлийн үлдэц өндөг тий одоо говийн элсэнд ор нуугдж байгаа өв уламжлан ирсэн өв эрдэнэсээ соёлын үнэт өвөө хамгаалаад амьдарч байгаа залуухан гэр бүлийн тухай залуу гэр бүлд одоо Монголын соёлын өвийг сонирхож ирж байгаа одоо бас жоох авч ашиглах санаатай гадаадын гийчин ирээд тэгээд харин кино маань одоо яаж дуусч байгаа вэ гэсэн тийм сонирхолтой өрнөлтөө уран сайхны кино байгаамаа. Тэгэхээр маргааш манай COP17-гийн зочид болон монголчууд маань одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс үн төлбөргөө явж байгаа унаандаа суугаад ногоон бүсд ирээд манай киног үзээрэй гэж уриалмаар байна. Тус бүтээл нь Болгар улсад зохион байгуулагдсан Golden Fame Film Festival-ын соёлын өв ба үнэт зүйл номинацид шалгарч алтан цом хүртсэн байна. За Тэнгэрлэгзийн 7 орон мэдээллийн хөтөлбөр COP17 хурлын ногоон бүсээс 5 хүнд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа үзэгчдээ. Comfortable for anyone. No.